Сайн байцгаана уу? Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэрэгчлэлтэн даваа мөх байна. Өнөөдөр мэрэгчлэлтэн ануучинтай хамтраад байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулъя. Манай байгууллага нийт 63 албаагчтай, 63 албаагчаас 25 албаагч нь захиргаа удирдлагын хэлтсэд ажилладаг. Захиргаа удирдлагын хэлтсийн гол чиглэл үүрэг нь нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх. Бид нэр дөрвөн төрлөөр нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлдэг. Нэгдүгээр дүн төвчлөлийн орлого болон ногдол ашигын орлого, мөн хоёр дахь түүхийн эдийн орлого болон нийслэлийн өмчийг түрээслэх гэрээ буюу түрээсийн гэрээний орлогыг төвлөрүүлдэг байгаа. Хоёр дахь түүхэд борлуулсны орлогын хувьд өмнөх жилийн үзүүлэлтээс бид нар 2.5 дахин илүү үзүүлэлт үзүүлсэн амжилттай ажиллаж байна. Бид нар 300 гаруй хувь хүн болон хуулийн этгээдтэй түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Хууль зүйн талаар танилцуулъя. Хууль зүйн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, байгууллагын хэмжээнд гарч буй эрх зүйн баримт бичгийн төслийг хууль тогтоомжид нийцэж байгаа хэсэгт хяналт тавих үндсэн чиглэлийг хэрэгжүүлдэг. Өмчийн хяналт шалгалтын хилцээ нийслэлийн өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй өлөөдлөх хөрөнгийн зөрчил болон түрээсийн гэрээтэй холбоотой, газрын асуудалтай холбоотой зөрчлүүдийг илрүүлэн арилгасан амжилттай ажилласан байна. Байгууллагын хэмжээнд одоогоор нийслэлийн өмч хөрөнгөтэй холбоотой 20 гаруй хэрэг хууль шүүхийн байгууллагаар хянан шалгагдаж байна. Өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн талаар танилцуулъя. Өмчийн удирдлага зохицуулалтын хэлтс нь нийслэлийн өмчит байгууллагын хөрөнгөний хөдөлгөөнийг хянаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үндсэн чиглэлийг өдөр тутам хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиаснаар нийслэлийн өмчийг хөгжлөх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа ба 2024 оны 11-р сард Багнуур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гişиг үйл явцад компани нийслэлийн өмчийн 34%-ийг хөгжлөх ажлыг амжилттай зохион байгуулав. Дараагийн нээлттэй дуудлага худалдаагаар хөгжлөх ажлыг 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаа ажиллаж байна.